машин ойролцоогоор нэг 120 мянган доллароос эхэлж байгаа. Тэгээд тухайн төрөлт, тухайн том хэмжээнээс хамаарат бол тэгээд 120 мянган доллароос дээшээ манай тоног хөрөмж 150 мянган доллар өртөгтэй тоног хөрөмж. Энийг бол бид нэр өөрсдөө хийгээд уцаа хийгээд энэчнээс борлуулахад бол нэг ойролцоогоор энэ 180 мянгаас 250 мянган хооронд бол байгаа. Тэр бол худалдаанд гардаг үн, экспортод гардаг үн гэдэг бол бас тухайн зах зээлээс хамаарат өөр үнэтэй байгаа. Манай энэ үйлдвэрт нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 80% нь бол экспортод гарч байгаа. 20% нь бол дотоодын зах зээл, дотоодын хэрэглэгчдэд мэдээж хөнгөлөлттэй үнээр гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол Европын дийлэнх орнуудад зарагдж байгаа болохоор бид нар бол бүрийн хэмжээнд дэлхийн аль ч үйлдвэртэй өрсөлдөхүйц хэмжээтэй чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа. Энэ машин нөгөө бусад машинаас ялгаатай юмнаар энэ дандаа манай мастер оюутчид байгаа. Ялгаа юу авах вэ? Тэрээсээ бол бүтээнж айгүй хоёр дахин хэмжээтэй ийм. Ноолуурын салбар өөрөө уул уурхайн салбарын араас орж байгаа хамгийн том валют оруулж ирж байгаа бодит салбар. Цаашаа хөгжих потенциал байгаа. Гэтэл өнөөдөр нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дээр малын гаралтай түүхийн эдийг бол зөвхөн ноолуураас бусдыг нь нөөтөөс чөлөөлчихсөн. Одоо мах, сүү, арьс ширгээд бүгдийг нь малчтаас болон чэнжүүдээс авахд бол нөөтийн татвар байдгүй чөлөөлчихсөн. Бид нар энэ ноолуурын үйлдвэрлэгч нар хятадуудтай өрсөлдөж авдаг түүхийн эдээ. Гэтэл хятадууд бол самнаад гадагш нь гаргацдаг учраас нөөтийн асуудал байхгүй. Тэгээ бид нар түүхийн эдээ авахдаа нөөтийн татварыг тэр бэлтгэн нийлүүлэгчдээс суудгаж авах асуудал үүсдэг учраас бид дийлэнх бэлтгэн нийлүүлэгч нар маань хамгийн сайн чанартай, хамгийн гайгүй гэсэн ноолуроо бол хятадуудад аваачаад өгчдөг. Тийм учраас энэ дээр бид нар юу хүсэж байгаа вэ гэхээр яг уул уурхайн араас орж байгаа хамгийн том валют оруулж ирж байгаа энэ салбарынхаа гол түүхийд болсон ноолуурыг бас нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгөөч гэдэг энэ саналыг боловсруулж байна. Яг гадныхантай хамтраагүй ингээд хүнд хэцүү үеийг даваад гараад ирсэн гэдэг дээр нь зорж ирж уулзж байгаа юм. Монгол банктай, засгийн газартай бид нар нийлээд энэ уул уурхайн биш одоо жил болгон энэ ургадаг буюу одоо хөдөө аж ахуйн салбарыг одоо яаж боломжоор босгох юм бэ гэдэг ийм саналууд тэгээд нэлээд олон одоо саналуу солилцоод түрүүчийн 5 дахь өдөр хүртэл Монгол банкны дэд ерөнхийлөгчтэй уулзаад хоорондоо бас ингээд манай дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзч ярьж байгаа юм. Арьс шир байна, ноолуур байна. Намайг хөдөө аж ахуйн сайд авахд жил 10 сая ширхэг арьс бид нар түүхийгээр хятад руу гаргадаг гэсэн. Одоо 15 болсон. Намайг хөдөө аж ахуйн сайд авахд 6 мянган том байсан. Ноолуур. Одоо 10 мянга болсон. Нийт дэлхийн зах зээлийн 60% руу орсон байхгүй. Түүхий эдийн. Тэгэхээр дэлхийн түүхий эдийн ноолуурын 60% дээр байж бид нар ийм одоо дэмжлэг авахгүйгээр дундад цалин 700 мянга байгаад суугаад иж болохгүй. Тэгэхээр яах вэ? За нэгэн түүхий эд байна уу байна. Ноолуур одоо судалгаагаар дэлхийн нийт хүн амын 5 хүний нэг нь ноолуур бүтээгдэхүүн хэрэглэж байна гэдэг судалгаа байгаа байхгүй. Тэгээ ийм том салбарыг бид нар яаж жилд тэрбум долларын борлуулалттай болох вэ? Бид тэр хэрвээ ингэж жил болгон бодлогоор дэмжиж явах юм бол одоогоор нэг 800 сая долларын орлогоороо нэг 300 сая доллар түүхий эд рүү гараад явах боломжтой байна. Тэгэхээр энэ чинь бол бид нар жил болгон тэрбум доллар зөвхөн ноолуурын салбараас олоод авах юм бол юу оюу толгой байгаа байхгүй юу?